Яаж өөрийгөө сэтгэлээр унгаахгүй байх вэ? Бид хүн л болсон хойно сэтгэлээр унжил таараа. Огт сэтгэлээр унахгүй байна гэж байхгүй. Ажил үйлс бүтэхгүй байх, өвчин зовлон дохиох, бусадтай маргалдах гэдэл янз бүрийн шалтгаанаас болоод сэтгэлээр унах үе зөндөө гардаг. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр сэтгэлээр унсан үед яах вэ? Мөн сэтгэлээ хэрхэн сэргээх вэ тухай ярихыг хүслээ. Сэтгэл санаагаар унаа түүнийг засаж чадахгүй бол бид сэтгэлийн хямралд орно. Харин ямар ч үед сэтгэлээ сэргээж чаддаг бол бид амжилтанд хүрнэ. Тиймээс сэтгэлээр унсан үедээ нэгдүгээрт би үнэхээр сэтгэлээр унсан байна уу? Сэтгэл санаагаа би засахыг хүсэж байна уу? Эсвэл сэтгэлээр унсан хിവэрээ үлдэх үү гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хоёрдугаарт ямар ч нөхцөлд жаахан ч гэсэн итгэл найдвар бий гэдэгт итгэх. Гуравдугаарт сэтгэл санаагаар унах нь төр зуурынх гэдгийг ойлгох. Өнөөдөр хэцүү байж болно, маргааш бүрч хэцүү болж мэднэ. Гэхдээ бүрхэг өдрүүд удаан үргэлжилдэггүй гэдгийг өөртөө сануулгах хэрэгтэй. Дөрөвдүгээрт сэтгэл санаагаар унах уу үгүй юу гэдгийг та өөрөө шийднэ. Хэр удаан сэтгэлээр унах вэ? Хизээ сэтгэлээ засах вэ гэдгийг ч гэсэн та өөрөө шийднэ. Тиймээс хизээ сэтгэлээ засах хүсэлтэй байна вэ гэдэг цагийг товлох хэрэгтэй. Хэрвээ таны сэтгэлээр унаж буй шалтгаан дэндүү том бол магадгүй бүтэн өдөр ч юм уу, 2-3 хоног ч юм уу, эсвэл бүтэн 7 хоног сэтгэлээр унаж иж магадгүй. Харин сэтгэлээр унаж буй шалтгаан дэндүү жоохон бол та яг одоо сэтгэлээ засах хүсэлтэй байж болно. Тиймээс яг одоо сэтгэлээ засах хүсэлтэй бол босоод сэтгэлээ засах хэрэгтэй. Жишээлх юм бол хөгжим сонсдог ч юм уу, дасгал хийдэг ч юм уу, дуулдаг ч юм уу, бүжиглдэг ч юм уу, инедми эсвэл сэтгэл засах кино үздэг ч юм уу, яагаад сэтгэл санаагаар унаад байгаа тухай тэмдэглэл хөтэлдэг ч юм уу, амжилтын тарин өрдөг ч юм уу, эсвэл нэг сайхан уйлаад, эсвэл нэг сайхан инээж болно. 5 дугаарт хэрвээ хэн нэгэн таны сэтгэлийг засахыг оролдож байгаа бол яагаад сэтгэлээр унаад байна вэ гэдэг олон шалтгаан тооцохын оронд инээмсэглээд баярлаа гэж хэлээрэй. Ингээд эцэст нь уука чиний блогийг уншаад, бичлэгийг чинь үзээд, өөрийн ирэхгүй сэтгэл сэргээд явчих юмаа гэдэг сэтгэлдлийг би байн хүлээж авдаг. Тиймээс сэтгэлээр унах үедээ уука.com руу ороод миний бичлэгүүдийг үзээрэй. Өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл та сэтгэлээр унсан үедээ яадаг вэ? Сэтгэлээ хэрхэн сэргээдэг вэ? Энэ тухай доор ярилцъя. Сэтгэлдээ үлдээгээрэй. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараарай. Мөн хэн нэгний сэтгэлийг засах хүсэлтэй байгаа бол энэхүү бичлэгийг санал болгоорой. Хүс, хий, хүр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.